дархан дурсгал зохиох түүх үйлдэл юм а. Энэхүү үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын тургал тусгаар улсаар сэргээн байгуулсан олон арга жилийн мохшгүй хүсэл төрүүлсэн оны ардыг үзүүлэн бодит хөлс болсон гэлээ. Хөлөө хөлөө наа. Хөлөө хаа ингэрэ. Хөлөө хаа ингэрэ. Хөлөө хаа ингэрэ. Миний хаа ингэрэ битүү гэж байгаа штэ. Битүү гэж байгаа штэ. Эндээ тавьдаг штэ. За тэгээд мөн одоо улс орон даяар Монголын зам хуулиуд бүгдээрээ амжилттай мэдээ бид үдээс одоо бүгдрээ киног авчих юу Майбшиг тогтнолыг алдуур дэмжих болсон монголчуудын урмыг сэргээсэн Манжийн төрийн би бодлоор огшноор ашигласан 1911 оны 12 сарын 4-нд Майбшиг кино гэж кинонаас энэ багт тэгээд Майбшиг түүхийг за бүгдрээ хэмжээ зүгчих хэмжээ зүгээрээ харин 2011 оны 12 дугаар сарын 2-нд нийтэд тэрний үеийн хуулиуд өөрчлөлт оруулж ил өдрийг баярын өдөр болохоор хөлжиж бүх нийтээрээ амардаг болсон гэлээ. Тийм биш. Таамаснасаа Монгол төмөнчүүдийн хасарсан хүүг монголчууд жинхэнэ гигантын болгон сургууль хүмүүжүүлж Монголын шашин төрийн хослон баригч Эзэн хаан дүрмжснээр 7 дугаар богд Жанцан нам за одоо бүгдрээ зэн үстгээ задлаах тарчида өдөртөн орооч манжаар хасар гарьяатай түр шашны нийт өдөртөгч болж чадсан юм а. Монголчууд Манж гүрний дадлад 220 жил байсныг мэддэг. Амжирч үндэснийхээ эрх чөлөө болж авсан авгаа их үйл хэргийг оройсон дуудсан гавьяд үйлдэлтнийхээ талаар хойч үеийнхээ бархан ойлголттой байдаг. Монголыг эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлаас хүнэн яа харахгүй хутаг гэж хүрээнд туулсан Оросын хэмжээ консул юу хэлжээ. Аливаа улс орон эрх чөлөө тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал гэсэн дуран бодит хүчин дээр тус тус ирдэг зайлшгүй зүйл тогтлоор 19-р зууны 11 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Манжчин гүрнээс салж Бедаасан улс гэдгээ дэлхийн дахин албан ёсоор зарлаж богдож явсан дом бүтээлийг хаанаар үргэлжилсэн гэлээ. Ингэснээр 1604 оноос хойш Монгол төрийн хаан ширээ 308 жилийн дараа эзэнтэй болж үндэсний эрх чөлөөний төлөө төвлөрсөн Монгол хүмүүст сэтгэл нар хийсэн хүүхэн баяр болсон юм а. Вогдхан одоо Монгол улс нэг одоо ингээд байгуулсан байна. За тухайн үед бол хамгийн одоо тусгай тогтнолын төлөө монголчууд бүгдээрээ одоо эв санаагаа нийлүүлж чадсан. За тэр үед бол нэг одоо зам хуургууд тэгээд тухайн үеийн одоо алтан ургийн одоо ноёдууд за тэгээд ер нь бол бүх ард түмэн сүмөрөөл за их хүрээнд одоо юу гэдэг тэдний одоо өдөр бол тусгаар тогтнолоо одоо сэргээ мандуулж богд хааныг одоо ширээнд залж байгаа шүү гэх одоо энэ үед бол Монголын одоо айл өрх бүр одоо их хүрээрөө одоо харж цай сүнийхээ дээжийг өргөж бүгдөө одоо нэгэн тэр нэг санаатаагаар одоо ингэж бол тусгаар тогтнолоо сэргээ мандуулж байсан ийм одоо гайхамшигтай өдөр юм байна. Манжаас ард засгийн эрхийг богж явцандаа бүтгэгчдийн заавар зарилаар шилжүүлэн авсан Монгол төрийн зөвлөснүүд 1911 оноос буюу би таныг үлгөө би өөрсдөө хаттай амьдрах тул сандагда хүрээнээс хөөсөн тул түүний эвлэх хэргийг бидний 6 хүн хүлээн авч шийдлүү хэмээн зарласан бичиг гаргасан байдаг. Тэд бол даа түшээ гүн шагдаржав даа жунван гом сүрэн бэс гом сүрэн ван цэрэн содлон гүн намсан чимэг болон энэ их боцгой үр гүйцэтгэж оролцсон Чинван хаан гүн хайсандаа нар химэн хүүхч үздэг. Тусгай тогтнолоо сэргээ мандуулсан энэ одоо өдрийн ач холбогдлыг бас олон түмэнд илүү одоо таниулж одоо өгөөрэй гэж одоо асууж байгаа маа. Хүрээнд одоо байсан одоо Манж хотод болон за мөн одоо хүрээний одоо зам хуургуудын хооронд бас өмнө нь одоо гарсан тийм ээ. За тэрний одоо өдрийг бол Манжийн зүгээс бол бидэнд одоо өг гэж ингэж одоо шаардсан. Тэрийг бол өдөр төрчмөн нь бол богд хаанаас бол өвгөө одоо байдаг. Гэх мэт тийм одоо байдлаар бол яг хөөхтэй зэрэг ер нь бол тусгаар тогтнох энэ одоо энэ бол бас төлөвлөгөөтэй одоо хийж байгаа. Ингээд яг цагийн одоо тусгаар тогтнолоо зарлж чадсан учраас өнөөгийн одоо Монгол улс гэж ингэж одоо явж байгаа шүү.
8 дугаар богд Жавзан намын үед Монголын төр ёс ёслол цоошин нутаг агуулгаар баяжиж төрд ёсны хүндэтгэл хэрэгжсэн гэж үзэж болохоор байгаа юм а. Тэрээр Монголын төлөө гэсэн чинхүү сэтгэлтэй их оронч шашин дүрийн гарамгай удирдагч хөрөг мөнгө хэрэгэн зэрэг хуурдагдгүй нэгэн учраас Манжин хаанаас 25 удаа цол хэрэгэн өртөж 25 давхар олбогтой шашны хэрэгэн зэрэг авсан ч түүний өгөнд хуурдлагын Манжин гэршээлээс гарахын төлөө тэмдэглэж шоронд орж амиа хавтуулах гэм туулах зэрэг аюулыг сүрэн туулсан төвтэй. Монгол улсаас 13 тамгатай хотогт тодорсон байдаг. Эдгээр хотогтын нэг болох Засагтхан аймгийн Ялгуулсан хотогтын сайд төрүүдийг хэрхэн тодруулсан их хэрэглүүлэлтийн он цагуудад Монгол төмний оюуны цэцэн болсон их хотог туйлгаадуудаа тодруулахад ямар нөлөөлөл байсныг судлаачид түүхэн баримт тулгуурлан ихтгэл их зөвлөлөө. Монголчуудын оюун санааны эгцэн болсон хотод тулгаадуудынхаа талаар нэгэн үе бид судлах нэг хийх ярьж хэлцэж чадахгүй байлаа. Тэр дундаа түүхэн цаг хугацааны уртад буюу Манжийн дардлын үед монголчууд их хотод тулгаадаа тодруулах эрх юм ба Манжуудад алдаж байсан ялгуулсан хотын эхний дөрүүдийг тодруулсан түүхэн их сурвалжуудаас тодорч байна. Тухайн бол ялгуулсан хотын Монгол газар тодорсон 2 дугаар дөрүүд гэдэг чинь 1700-1700 он орж Яа эмээ шашин бол авчиж суулгачих чинь. За ийм байдлаар бол тухайн хүмүүсийг бол сурч үзсэн юм. Юм Улаастан автоцлог гэдэг газар бол хийжиг байгуулах шаардлага байна. Тэгээд тэр хэлтэй бол амын яран бол нас үзсэн юм. Манжин хэсгээс бол хот техник тогтоосон гэдэг. Энэ нэрийг бол өгчсэн. Тэгээд сүмдөр бол боцож өөрийн шивний байгуулах оролцох хийсэн чинь тэр сүмд бол нэг талаас бол олон зам хөдөлгөөн болж үлсэн нэг талаас бол дундгай нарын тогтоом бол хөрчүүд болсон. Тийм учраас бол өөрийнхөө шивний бол өдөр цэцэрлэгийн савгазар бол нөөцлөд за улмаас бол 1800 шивний байгуулж ирчээ. Түүхэн учир байдал шалтгаануудыг түүхэн их сурвалж баримттар бол болж ирэнгүүтээ их тодорхойлж судалсан гэсэн үг. Судлаачдын хэлцүүлсэн ихтгэлүүдээс Манжийн дардлын үеэс хойш нэгэн үе Монгол орноо тодорсон хотод тулгаадаа хар олны нүднээс далднуун байсан үе бий. Энэ үед Монгол орноор аялагчид нэртэй гадны зэрэг хүчний тагнуулууд цөөнгүй иж судлаж нууц мэдээлэл дамжуулдаг байсан судалгаа онцлог байлаа. Шашин сүмийн асуудал гэж ахчихсан. Ирсэн баг бүх хүмүүс Монголын өдөр өдөр түүх хүрээгүй юм болоо бат за тэгээд томоохон хийдүүдээр судлаад байсан. За тэрний нэг шиг бол хаан рууны төслөлт бол өөрийн захын өсгөл хараагаар ашигласан. Яг тэгж орж ирэх энэ улаастаа бол цаашаа хондроо гац одоо гол гарц буюу зам өнөөлөлттэй байж байна. Тэр учраас энэ бүснийг бол байсан. За энэ дагуу бол өнөөдөр хэлбэр боловч ялгаас үлдээ хийдээр бол бидний хийж байгаа дөрөв явсан байна. За энэ бол 1800 Орсын мэрцэглээ эсний математик эсний гэж батсан. За энэ хэд бол тийм нарийн дэлгэрэнгүй одоо бүрэн одоо хийдэн яг юм за хашааны юмтай одоо нэг тийм байдаг нарийн болсон. За түрүүс нь Орсын
хамгийн том түүхэн байна. Яа, эмчгийн түүхийг би тавууд үзчихсэн. Энэ үнэн юм байна. Жилийн хугацаанд олгож ирсэн ипотекийн зээлийн журамд ханаас өөрчлөлт байна. Өмнө нь байр авсан иргэд 2-3 дахь байраач бизнес болгож байгаа процентыг 10 жилийн дараа гинцэл өөрчлөлт болжээ. Тодорхойлбол зорилттой бүлэг буюу залуу гэр бүлийг дэмжиж орлогод нийцсэн бага метр квадраттай байрыг ипотекийн зээлээр олгоно. 80 метр квадрат хүртэлх байрыг ипотекийн зээл олгодог байсныг 50 метр квадрат болгож өөрчилнө. Байрны хэмжээ багасгасан нь зорилттой бүлэг залуу гэр бүлийн орлогод таарж байгаа бөгөөд анх авсан байраа цаашдаа хэрхэн тогтоох нь өөрсдөө нөхцөлийг салбарын сайдд тогтоож байна. Бүх хотын авс дахин ипотекийн зээлээр байр өөрчлөлтөө юм. За дөрөв төвлөрлийн сараас хотын төвөөр өөрөөс өчтөр юм байна. Өөрөөс хавраатай багс. Тэгээд шат жош. Тэдний контракт 3 За энэ үлээсэн би харсан. Шал утлаа. Чи яаж болоод ч юм гайтай юм би. Эдөө. Жалхаа чат авшиг төгнө. Танд үзэдэ. Өнөөдөр Улаанбаатар хотод зөвхөн 90,000 гаруй яхан бий байлаа. Зээлийн журамд байрны хэмжээ тодорхойлсноор илүү олон улс байрны олон хэмжээнд хадгалсан ч өөрчлөлтөд тус бүлгээр засуу бүртгэж хатдаг. Уг нь иргэдийн орлого амжиргааны түвшинд сайжруулж чадсан өндөрлийн чанарын төлөвлөгөөрөө дээшлэх тасалж батлах хэрэгтэй. Гэтэл иргэдийн орлогыг тааруулан зээл олох шийдвэрийг харилцаж байна. Ипотекийн зээлийн журамд тусламжтай төлөвлөгөө байшин зээл хамруулахаар судалж байгаа. Үүнд байшингийн хэмжээ дэд бүтэц тулаан төлөвлөлтөд хэвлэлийн шалгуурыг тавих юм байна. Зээлийн журам шалгуурыг өөрчилснөөр Улаанбаатар хотын агаарын хурцыг бууруулах гэсэн билээлсэн байна.
Богдуулийн дархан цаазыг хадуу хаваад авсан газар чиглэсэн дархан цаазыг хадуу авч байшин хаваад барьсан гэдэг газрын асуудлыг нийслэл хөндлөсөн юм. Энэ оны 5 дугаар сард Улаан уулын дархан цаазыг үүсгэн суурьшилсан гэсэн хэлэлцээр Улаанбаатар хотын экспер газарт оруулах одоогийн төслийг улсын хурлд өргөн ирсэн. Тодорхойлбол тусад газар эзэмшиж байшин барьсан иргэдийн газар эзэмших эрхийг хаажуулж газрын төлбөрийг уран техникийн төлөвлөлт боловсруулсан ч тухайн үеийн байгаль орчинтай улсын хурлын дараа хэмжээгүй байлаа. Улаан уулын нэмэлт орон үйлчлэлийн олон хаав хороол үйлчлэлийн ажиллах албан тушаалын хэмжээгээр хэн газар хэдэн мянган авсан тухай. Нийт харийн чуулганаар ийм зарчим явсан харамсалтай хэмжигдүү үе. Үндсэндээ амны орос улсны хараал бүртгэсэн батус газар гэдэг газар эзэмшлийн эрхийн хэсгээтэй газрын төлбөрөөр байшин хийж байгаа зүйл соёо. Энэ цааш явсан дахиж суун хамт шийдсэн гэдэг. Уг тэр шийдсэн харамсалтай хэмжигдүү Бостон уулын нэмэлт дайсан байгаа мачтын өмнө хөтлөх газаравч амны яруу Тааш яваач тий. Уран томор компанитай хамтран яарамдаа нэгдүгээр хороол хүртэл дүүжин дээрийн тооны төхөөрөмж замын үдсээр иржээ. Ингээд 90-ны 4-р сард үндсэн хамхад кабин авчирч 9-р сараас ирээд дүүжин дээрээс очиж ирсэн. Улаанбаатар хотын жүжиглийг буулгаар Ярамбар Францсын томор компанитай хамтран дүүжин дээрийг төсөөлж эхэлсэн. Энэ оны 4-р сард шагаар тавьсан дүүжин дээрийн тооны төхөөрөмж ихнээсээ төр үзэж ирсэн байна. Ингээд 4-р сараас хамхад кабиныг өгсөрч эхэлсэн байна. Бүтээн агуулгын ажил дууссаны дараа 6 сард орчигчгүй туршилтын төвөөр хийхээр болжээ. Гэхдээ Монголын талаас уг хугацааг наашдуулж 2025 оны 9-р сард дүүжин дээрээ мөн туулын хурдны замын техникийн дэвшилтэд зөвхөн Яа, төсчгөштэй ташаад нь тийшээс нь яа. Би тийш гурдах гэсэн үү? Ярамнаас нэгдүгээр хороолох хүртэл 4.2 км урттай дүүжин тээврийг барихад газар чөлөөлсөн гэсэн. Одоо хаанарын орчмын үүсгэн аж ахуйн нэгж компанитай газар чөлөөлсөн. Дүүжин тээврийн тал тутам 1200-аас 1500 зорчигч тээвэрлсэн 2.19 тулгуур баг нь бүхий дүүжин замын шугамыг байгуулах юм а. Өг төсөл нийслэлийн баруун болон урд бүсээр зорчих замын төлөвлөлийг бууруулах процессыг гаргасан. Харин төслийн санхүүжилтийг бүгд Ярамдах Франц улсын эм хэлбэрээр 40-оос дээш жилийн хугацаатай иргэд төлөвлөлөөр хэрэгжиж байна. Сүүлийн жилийн шинээр ингэж байгаа нь 80% тархины багцтай төвлөж үүнд олон нийтэд төвчин зөвлөлөөр Зоогийн газрын үзэж байгаад энэ чөлөөчлөө хийж байна. Тиймээс асууд Ашиг өгүүлэхээр зоогийн газар.
өрсөлд өвчин, бэлгийн замын халдварт өвчин байгаад холбоотойгоор Оны бүрд хамгийн өндөр дээцэгтэй хүрдэг 12-ийг 2 дугаар саруудад хэрэглэн эмэгтэйчүүд нийлдэг байхаас илүү эрүүл агаартай гадагш байхаа хүртэл эрүүл хамгийн гол төлөвлөлт болоод түүнчлэн хосууд хөвгтэй болохоор төлөвлөж байгаа. Зөвхөн ээж нь эрүүл мэндийн үйлчлэг хяналтанд орохоос аав нь үйлчлэг шинжилгээнд хамрагдсан хүчнээс төлөвлөлийг зөвлөж байна. Яя. Хүүхэд төрөлхтөө Одоо кино гарна. арай олон байна. Кино дараа. Амьд тугаарчны нөлөөллөөс олж эрүүл хүүхэд төрүүлэхэд хэцүү болсон энэ үед хасууд өөрсдөөсөө шалтгаалах эрсдэл хүчин зүйлүүд болох бэлгийн замын төвчин хард туршид бол арх тамхины хэрэглээ хэрэгээ зогсоож байж хөвгтэй болохыг хэлж байна. Энэ мэдээллийн хөтөлбөртэй хамтран ажилладаг байгууллагуудын зар сурталчилгааны дараа мэдээгээ өргөжлөж өгсөн. Хүүхдэрээ сайхан авилгах дулааны яасан компани юу гэж хэлсэн төгсөр хөрцөөд байна. Яа хоолой бодоод ёо. Хүүхдээ бод.
쟤는 뭐지? Өөр эзэмшийн холбогддог төслийг цаг алдахгүй шийдэх хэцүү орчин байна. Гэвч өөрчлөлтийн төслийг гацаад өөрчилж заавал улсын Ёо. шийддэг тогтолцоо. Цааш үүнийг анхаарах шаардлагатай байна. Захидлыг Бид олонсын төмөр замын асуудлууд эзэмших ашиглаж өндөр өнгөрсөн 10 гаруй жил хэмжээтэй байгаа энэ асуудлыг бид холбоотой төмөр замын тухайд хэрхэн яаж холбох, хэзээ холбох гэдэг асуудал хоёр улсын засгийн газар шийдэх боломжтой байлаа. Энэ судалтай худалдаа авах талынх нь Монголын талаас эднээс 5 компани хэдийн China Energy компани хоорондоо ярьж хэмжээ орчин нэгэн байсан юм а. Гэтэл улс төрчдөөс болгоомж төсөл гацраас ирээд улсын хурлаар дахин хэлцэж байлаа. Би хэдтэй төсөө дөрөв гэдсэн. Энэ агуулд нөөрөдөө. За ямар уучлаарай. За бэртэ